Сайн байцгаана уу? Та яг одоо илүү өрөөсөө хүлээ авч сонсож байна. За ингээд сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та анхудаа сонсож байгаа subscribe дараарай. За ингээд лайк, share хийгээрэй гэж хүсье. Өнөөдрийн ярих сэдэв бол ер нь хосуудын харилцааны талаар гэж хэлэхэд болно. За эрчүүд яагаад одоо харилцаан дээрээсээ одоо таг чимээгүй үг дуугүй алга болдог вэ гэсэн сэдвээр за Америкийн одоо доктор Джон Грей гэдэг хүний одоо ярьсан 15 минут орчмын одоо лекцийг та бүхэнд орчуулан хүргэж байна. За мөн одоо доктор Джон Грейийн талаар товчхон мэдээлэл хүргэх юм бол энэ хүн бол эрчүүд ангаргаас эмэгтэйчүүд суграас баха. Нэг ийм ном бол нэлээд олон жилийн өмнө монгол хэлний орчуулагдаж гаргаж байсан санагдаж байна. Гарч байсан. За ингээд энэ номыг бол би өөрөө уншаагүй. За гэхдээ уг хүн байна. Одоо ер нь хосуудын харилцаа тал дээр ерөнхийдөө мэрэгсэн юм доктор хүн байна. За ингээд хэдүүлээ лекц рүүгээ орцгоё. За тэрээр ярилцлагаа эхлэхдээ бол буддаг дурсан ярьсан. За агуу буддаа ангид сургаалаа альцсан байдаг. Зовлон зүдгүүрийг арилгахын тулд бясалгал хийх хэрэгтэй. Бясалгалын үед таны бодлууд зогсож нам гүн болдгоо. Хэрвээ та бодол үгүй төрөлхтөд орвол амар амгалан болно гэж сургасан. Буддаа амьдарч байсан цаг үедээ бясалгалыг голчлон ирчүүдэд заа сургаж байсан. За тухайн цагт бол энэтхэг эмэгтэйчүүд бясалгал бараг хийдэггүй байжээ. За эмэгтэйчүүд юу хийдэг байсан бэ гэхээр тэд бол одоо чин сүсэг бишрлэр зүрх сэтгэлээсээ одоо аж ахуй одоо орон гэрийн амьдралдаа өөрийгөө зориулах, хайраар бусдад үйлчлэх, бусдыг эерэг сайхнаар харж одоо нэгүүлсэн хайрладаг байсан гэн. За харин эрчүүд бол одоо асуудлаа мартаж сэтгэлийн сөрөг байдлаас гарахын тулд гүн бясалгалын төлөвт ордог үе байжээ. Одоо бүх одоо зүйл тэр цаг үеэс өөрчлөгдөд байна. Тэгэхээр эрчүүдэд өнөөдрийн бидний ярьж буй сэдвийн гол санааг зааж өгсөн гэхэд болно гэж байгаа. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ажиллах зарчим өөр байдаг. Эрчүүдийн тархины хэсгүүд тус тусдаа альва үйлдэлд хандах одоо хариу урвалыг үзүүлдэг. За тэгэхээр бол одоо ямар нэгэн үйл явдал эсвэл одоо дурсамжууд эрчүүдийн тархины айл нэг хэсэгт үлдэж итгэхгүй болж хоцорсон байдаг. Харин эмэгтэйчүүдийн тархины холбоос бол хоорондоо маш сайн холбоотой байх бөгөөд үүнийг одоо мэрэгжлийн хэллэгт тархины цагаан эд гэж нэрлэдэг юм байна. За эмэгтэйчүүдийн хувьд бол тархины цагаан эд нь эрчүүдийнхээс 8 дахин их байдаг гинэ. Тархины цагаан эдийн үүрэг бол тархины эсүүдийн хооронд одоо холбоосын үүрэг гүйцэтгэдэг эд юм байна. Тэгэхээр эмэгтэй хүн бол одоо ямар нэгэн зүйлийг сонсох үед түүний тархины бүх хэсэг бол нэгэн зэрэг сонсож чаддаг байна. За эмэгтэй хүний тархины хэсгүүд хоорондоо маш сайн холбоотой ажилладаг учраас ерөөсөн мэдээллийг маш хурцтай нэгэндээ дамжуулдаг. Харин эрэгтэй хүн ямар нэгэн зүйлийг сонсох үед түүний тархины айл нэг хэсэг л сонсож байдаг. За бусад хэсэг нь бол итгэхгүй байна гэсэн. Ярих үед нь бас тархины өөр нэг хэсэг нь бол ярьдаг. За ингээ бусад хэсэг нь итгэхгүй байдаг гэсэн үг юм аа. Хэрв эрэгтэй хүн хайр мэдрвэл түүний тархины бас л өөр нэг хэсэг итгэвчгэд нөгөө хэсэг нь итгэхгүй байдаг. Эмэгтэй хүн бол эсэргээрээ түүний одоо бүх тарих бүгдээрээ хайрлна, бүгдээрээ сонсно, бүгд мэдээллийг хүлээж авдаг гэсэн. За ингээд эрчүүд бол одоо хайртай эмэгтэйтэйгээ бодит амьдрал дээр маш амархан секс хийж чаддаг. За ингээд тестостерон дааврын тухай одоо ярих учраас ингээд тайлбарлая. За энэ тестостерон гэдэг үг бол одоо хэлэхэд их хэцүү үг учраас би үүнийг цаашдаа эр даавар гэдээ яриад явъя. За эр даавар нь бол одоо эрэгтэй хүний төмсөг, эмэгтэй хүний өнд өвч, бөөрийн дээд булчирхайд бага хэмжээгээр ялгардаг нэгэн төрлийн даавар юм. Энэ даавар нь эрэгтэй хүнийг эр шинж чанарыг бие махбодд нь бий болгоход голлох үүрэг гүйцэтгэв. За тухайлбал булчинлаг болон хүч чадал суулгах, биен дээр үс ургах, дууны өнгийг бүдүүрүүлэх, төмсөг түрүү булчирхай зэрэг эр биелийн эсийн хөгжилд уг даавар нь оролцсон. Мөн эр даавар нь хүний ясны нягтрал, өөхний хуваарлалт, цусны улаан эсийн төлжилт зэрэг одоо эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийг дэмждэг даавар юм байна. За тэгээд бас хүний сэтгэл санааны байдал болон одоо энергийн түвшинд бас нөлөөлдөг байна. За мэдээж ууг эр даавар бол эмэгтэй хүний биед бол бага хэмжээгээр агуулгадана. Гэхдээ эрчүүдийнхээс хамаагүй бага байна гэсэн үг.
Эрчүүдийн суралцах ёстой зүйл бол хамаагүй одоо эмэгтэй хүнтэй биш, зөвхөн хайртай эмэгтэйтэйгээ бэлгийн харьцаанд бол орд сурах хэрэгтэй байгаа юм аа. Энэ тал дээр эрчүүдэд би бол хичээл заадгаа гэж доктор Джон Грей хэлсэн. За эрчүүд порно үзээ тэгээд гар хангалга бол одоо хийхээ болох хэрэгтэй. За ингээд гар хангалга гэж юу вэ гэдэг талаар танд богино мэдээлэл өгье. Учир нь энэ сэдв дээр гар хангалгын тухай одоо дурссан тийм ээ таныг буруутгах, цээрлүүлэх гэж эсвэл одоо энэ үйл ажиллагаанд урайлан дуудах гэж яриаггүй болно. За гар хангалга гэдэг нь бол өөрийн бэлэг эрхтнээ бэлгийн таашаал авах зорилгоор өдөөж ихэвчлэн дур тавихад хүргэдэг үйлдэл юм байна. Энэ нь бүх насны аль ч хүйсний хүмүүсийн хувьд нийтлэг тохиолддог үзэгдэл. Гар хангалга нь хүний өдөр тутмын амьдрал эсвэл харилцаанд саад учруулахгүй бол хор хөнөөлгүй гэж үздэг байна. За хэрвээ эрчүүд бол ойр ойрхон гар хангалга хийгээд байх юм бол тэдний бие дэх эр дааврын хэмжээ буурдаг. Шинжлэх ухааны судалгаагаар хүн 7 хоногт нэгээс олон удаа бэлгийн харьцаанд орох юм бол эрэгтэй хүний эр даавар буурдаг нь батлагдсан байна. Тэгэхээр хэдий олон хугацаанд одоо бэлгийн харьцаанд ороод байна, төдий чинээ таны эр даавар багасаад идэг байх нэ эрчүүдийн хувьд. За эрчүүдийн бие дэх эр дааврын хэмжээ бага байна гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? За ингээд одоо эр дааврын хэмжээ багтаа эрэгтэй хүн маань тийм ээ их нэртэй найз охиндоо одоо хайрлаж чадахгүй юу? Тэдний араар тавих юм уу? Тэдэнд одоо зан харилцаанд нь ямар одоо шинжүүд илэрх вэ гэдэг асуултууд гарч ирнэ. За хэрвээ та өөрийн хайртай эмэгтэйг халамжилж, түүнд анхаарлаа тавьж, түүнийг одоо хүсэж одоо мөрөөддөг бол тийм ээ таны одоо эрэгтэй даавар өсдөгөө. За та одоо эхнэрээ хайрлаад, түүнийгээ халамжлаад, түүнтэйгээ одоо цагийг сайхан өнгөрүүлдэг бол тухайн одоо нөгөө эрэгтэй маань эр даавар өсдөг юм байна. За тэгэхээр эрчүүд бол одоо өөрийн бие дэх эр даавраа өсгөхөд ер нь бол анхаарлаа хандуулж явах хэрэгтэй. Ер нь анхаарлаа хандуулах хэрэгтэй юм а гэж байна. За таны эр дааврын хэмжээ таны биед бага байвал за энэ бол зөвхөн нэг үйлдэлийн жишээ гэж хэлэхэд болно. За нөгөө тухайн эр дааврын хэмжээ багтаа тухайн эрэгтэй хүн байна. За магадгүй интернетэд ороод айгүй гоё одоо тийм секс төсөөлөлтөө автаад ямар ч хамаагүй хүнтэй танилцаж бэлгийн харьцаанд орох хүсэлтэд хөтлөгддөг гэнэ. За тэгээд энэ үйлдэл нь таны тархин дэх одоо дофамин болон бие дэх одоо эр дааврыг өсгөдөг бөгөөд энэ нь бол одоо маш богино хугацаанд өмнөхөөсөө илүүтэйгээр өсөөд бүр илүү доод түвшин таны эр дааврыг бууруулдаг үзэгдэл байх нэ. За энэ дэр дофамин гэдэг хэллэг одоо орж ирж байгаа учраас дофамин гэж юу вэ? За дофамин гэдэг нь тархин дэх химийн дамжуулагч буюу нейротрансмиттер юм байна. Энэ нь хүний таашаал, урам зориг, шагнал авах үед одоо төрдөг мэдрэмжийг мэдрэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ даавар нь сэтгэл санааны байдал, анхаарал төвлөрөл, шин зүйлийг суралцах, хөдөлгөөнийг зохицуулахад оролцдог байна. Та ямар нэгэн амжилтанд хүрэхэд эсвэл өөрт тааламжтай сайхан мэдрэмжийг мэдрэх үед таны тархинд дофамин ихээр ялгардаг. Ингэснээр та маш их сэтгэл ханамжийг амсдаг гэсэн санаа. Эрчүүд эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох үед бол түүний эр даавар бол маш ихээр ялгарч түүний бэлгийн дур хүсэл нэмэгдэнэ. За ингээд эрчүүд дур тавьсныхаа дараагаар эр дааврын хэмжээ буурч эрчүүд бол нөгөө тухайн харилцагч эмэгтэйгээсээ зайгаа барьдаг байна. За гэсэн чи эрэгтэй хүн бол тухайн эмэгтэйтэйгээ тийм ээ найз хүнтэй их нэртэй одоо хэн байдгийг тухайн эмэгтэйтэйгээ сэтгэл санаа болон оюуны төвшөнд холбоотой хэвээр байна. Тухайн эрэгтэй биед эр даавар буцаж одоо нэмэгдэж хэвийн байдалтай орох хүртэл хугацаа ордог бөгөөд тэр хүртэл эрэгтэй хүн бол одоо таныг сонирхгүй одоо танаас зайгаа авдаг гэсэн санаа юм байна. За хэдий чинээ бол одоо харилцаанаас хол байна. Төдий чинээ эрэгтэй даавар хурдан сэргэж нөхөгддөг. Даавар бол одоо буцаад хэвийн байдалтай орж одоо өсөж ирэхэд эрчүүд таны хойноос хөөж эхэлдэг байна. Нөгөө хамтрагч эмэгтэй хойноос юм бусад эмэгчээчүүдийн хойноос хөөж эхэлдэг байна. За энэ бүхэн бол биед гарч буюу дааврын нөлөө бөгөөд үүнийг хүчээр зохицуулах боломжгүй нэгэн төрлийн байгалийн зам гэж хэлэхэд болно гэж байна. За үүнийг орчуулж явах үед яг энэ хэсгээр бол нэг ийм хэллэг өгдөг шүү дээ. Бид бүхэн бол гормоны боолууд юм а гэж. За тэгэхээр бид нар бол одоо гормонд захирагдаж явдаг байх нэ.
За ингээд ирчүүд маань одоо холдоо зайгаа аваад эхлэх үед бол эмэгтэй хүмүүс одоо тэднийг ойлгодгүй тухайн эрэгтэйхэн хойноос хөөцөлдөж эхэлдэг байна. За ирчүүдийн одоо эр давраа нөхөн сэргээх гээд одоо зайгаа аваад түр завсарлага авах холдох эрэгтэй үед эмэгтэйчүүд бол одоо тэднийг ойлгохой болж бүр паникийн байдалд орж гайхаж тийм ээ юу болсон бэ яасан бэ хоёулаа асуудлынхаа талаар ярилцъя гэж хэлдэг гин. Зарим нэгэн эмэгтэйчүүд болохоор нөгөө эрэгтэй нь харилцаанаасаа ингээд зүхтаагаад холдоод ирэхлээр за эмэгтэй зарим нэг эмэгтэйчүүд за би бол түүний хойноос хөөхгүй ингээд энэ харилцаагаа төгсгөл болгоё гэдэг. За ингээд хэсэг хугацаа өнгөрлөө. Бүрэн цэнэглэгдсэн нөгөө эрэгтэй маань тийм ээ. Нөгөө хүүхэн дээрээ эмэгтэй дээрээ буцаж ирэх нэ шүү дээ. За гэтэл бол бүсгүй бол залуудаа тийм ээ. Нилээ ширүүхэн ханддаг юм байл да. Одоо тэр чинь даавар нь тэгээд байгааг ойлгохгүй учраас энэ одоо нэг хэсэг цаашаа явчихад одоо юу вэ энэ төр гээл тэгээд нөгөө эрэгтэйгээ шийтгдэг гин эмэгтэйчүүд. За энэ шийтгэлийг одоо амссан үед ирчүүдийн тархинд за би энэ эмэгтэй дээр дахиж ирж болохгүй юм байна. Тэр намайг шийтгэх юм байна гэсэн команд үүсдэг гинэ. За аюулын дохио үүсдэг гэсэн. За бэлгийн харилцаанд орсны дараа хэдэн 7 хоног өнгөрөхөд эрэгтэй даавар одоо өсөн нэмэгдэж буцаад одоо сэргээд ирэхэд нөгөө эрэгтэй чинь одоо секси хамтрагч буюу одоо найз өхнөөч гэдэг юм уу эхнэрээ ч гэдэг юм уу тэр нөгөө партнераа бодож эхэлдэг гэж байгаа. За гэхдээ бол одоо тэрээр нөгөө эмэгтэйгээ бодоод түн рүү залгахыг одоо уулзъя болзоонд уурахыг хүссэн ч гэлээ чадахгүй гинэ. Яагаад вэ гэвэл эмэгтэй нь өөртөө хэрэлдэж түүнийг шийтгсэн учраас за одоо дахиад ингэнэ гэж бодоод нөгөө тухайн эрэгтэй маань өөр эмэгтэйн эрэлд гардаг гинэ. За ингээд араар тавилбал эхэлдэг байх. За иймээс ирчүүд бол одоо гормоны нөлөөнд захирагдаж харилцаан дээр хосын харилцаан дээр ер нь нэг орч нэг гарч байдаг нь тогтоогдсон. За энэ харилцааг бол ер нь on and off харилцаа гэж бас хэлж болох болов. Иймээс ирчүүд нэг харилцаагаа бол ер нь удаан үргэлжлүүлж чаддаггүй байна. За Харвардын их сургууль дээр хийсэн нэгэн судалгааны тухай ярив. За энэ судалгаан дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс орсон бөгөөд за судалгаа хийхэд бол яг нэг адилхан өрөөнд, яг нэг адилхан буудлын, яг нэг одоо адилхан орчинд энэ судалгааг эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр энэ тэнцвэр явуулсан гэхэд бол. За энэ судалгаан дээр яасан бэ гэхээр за эмэгтэйчүүдийг нэг өрөөнд оруулаад яг нэг буудлын дээр суулгаад маш сайхан тайвшруулад ингээд нөгөө эмэгтэй одоо бие махбодын хувьд ч гэсэн маш сайхан тайвшраад ирсэн. За ингээд түүнийг тайвширсан үед түүнээс нэг асуулт асуусан байна. Яг одоо та юу бодож байна вэ гэж одоо энэ туршилтанд орсон эмэгтэйчүүдээс асуухад тэд бүгдээрээ хариулахдаа за яг би одоо өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийн талаар, ажлуудын талаар бодож байна гэж эмэгтэйчүүд хариулсан. За тэгээд мөн одоо тархины одоо тэр бичлэг хийх үед эмэгтэй хүний бие махбод бүрэн тайвширсан ч гэсэн тийм ээ эргэн тойрны орчин одоо маш тайван нам гүн байсан ч гэсэн эмэгтэй хүний тархи маш идэвхтэй ажилласан хിവэрл байсныг тогтоосон байна. За энэ туршилтанд орсон ирчүүдийн хувьд за одоо тэднийг мөн буудлын дээр суулгасан маш сайхан тайван байдалд оруулсан. За ингээд ирчүүд тайван байдалд ормогцоо мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа нь одоо бараг бүрэн зогсоод тархины үйл ажиллагаа нь эрс багассан байна ирчүүдийн хувьд. За яг энэ үед эрэгтэй хүнээс та юу бодож байна вэ гэж асуухад бол тэд ихэнх нь хариулахдаа юу ч бодохгүй байна гэж хэлсэн байна. За ингээд эрэгтэй хүний одоо тэр тархины мэдрэлийн эсүүд тийм ээ тэр тархины бичлэг хийгээд үзсэн ч гэсэн үнэхээр тархи нь бүрэн тайвширсан байсан. Тэгэхээр эрэгтэй хүмүүс одоо үнэхээр бүрэн тайвширсан үед үнэхээр л юу ч одоо бодохгүй үнэхээр л тайван байж чаддаг гэсэн үг байна. Эмэгтэй хүмүүс бол тийм биш. Одоо цагт хосуудын харилцаан дээр бол одоо шин асуудлууд их гарч ирж байна. Эмэгтэйчүүд бол одоо маш тийм маскулин одоо тийм иршүүд энергитэй болж байгаа бол за ирчүүд бол бас одоо эсэргээрээ тийм одоо хүмүүс яриад ч хараараа нийлгээд хүүхэн шиг ирчүүд их болж байна гэж. За ингээд хосуудын харилцаа холбоог сайжруулахын тулд ерөөсөө тийм тэнцвэрийг бол олох хэрэгтэй. За ингээд тэнцвэрээ олж чадсан бол энэ тэнцвэрээ цааш яаж хадгалаад явах вэ гэдэг харилцааны асуудлууд дээр одоо энэ хосууд суралцах хэрэгтэй байгаа юм а гэж доктор Джон Грей онцлон хэлсэн. За хоёр хосууд одоо мэдээж хэсэг хугацаанд одоо байж байгаад одоо салдаг шүү дээ. Ер нь салалт байдаг тийм үү. За энэ гэр бүл салалт байж болно, үерхэж нөхөрлж байгаа салсан байж болно. За энэ салалтын үед ирчүүд өөрсдийгөө одоо маш ихээр буруутай гэж мэдэрдэг гинэ. Учир нь ирчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлийг маш ихээр шархлуулад салдаг.
За эмэгтэйчүүд бол бодохдоо ер нь нэг юм эмэгтэй хүний байглаасаа ч гэдэм үү ингээд нэг юм нийтлэг шинж байдаг байна л да. За одоо нэг эмэгтэй хүн нэг найз залуутай боллоо гэхэд эсвэл хурмаа хийгээд нөхөртэй боллоо гэхэд тухайн эмэгтэй маань нөгөө партнер эрэгтэйгээ ерөөсөө ингэж боддог байна. За энэ эрэгтэй хүн үрд мөнх намайг хайрлна, үрд мөнх надтай хамт байна, үргэлж миний талд байж намайг хайрлна гэд боддог, үүндээ бат итгэждэг. За ингээ харилцаа дуусгаад нөгөө эмэгтэйн сэтгэл маш гүн шархалдаг байна. За тэгэхээр амьдрал үнэндээ бол одоо тийм биш шүү дээ. Нэг хүнтэйгээ та үрдийн мөнх байна гэж байдгүй. Амьдрал болзоогүй гэдэг тийм үү. Маргааш юу болохыг та мэдгүй. Маргааш таны болзоот залуу чинь ир нөхөр чинь өөр нэг эмэгтэй татагтаа дурлаа таныг хаяа явахыг үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр яг амьдрал бол болзоогүй зүйл. Гэвч үнэн хэрэгтээ ирчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлийг шархлуулахыг хүсээгүй байдаг бөгөөд энэ нь бол ер нь гаргаад байгаа үйлдэл төр хандлага одоо ерөөсөө л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ялгаа болон одоо тэдний гормоноос шалтгаалдаг байх нэ. За эмэгтэйчүүдэд зөвлөж байна доктор. За хэрвээ та нөхрөөсөө эсвэл найз залуугаасаа салцсан бол тийм ээ түүнийг тавьж явуулах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байж амьдралын сайхныг мэдэрч хүссээ хийж амьдрах хэрэгтэй шүү дээ. Салаад нэгэнд одоо салаад таныг гихгүй байгаа эрчүүдийн хойноос зууралдаж хөөцөлдөх хэрэггүй. За харин эсэргээрээ одоо хит бие даасан эмэгтэйчүүд бол хэлэхдээ амьдрал дээр те надад ямар ч эр хүн хэрэггүй гэж ярьдаг юм байна. За ингээд бол эмэгтэй хүн та мөнгө санхүүгийн хувьд эр хүнээс одоо хараат байхаа болсон ч гэсэн тийм ээ танд одоо гайхалтай секс, сайхан харилцаа, нэгнээ ойлгох уу гэдэг одоо эр хүн танд өгч болох одоо тэр зүйлс мэдээж одоо тухайн эмэгтэйчүүдэд хэрэгтэй шүү дээ. За ингээ ядчил одоо гайхалтай секс хийсэн эмэгтэй одоо нүүрэндээ өвчлээс багтай сэтгэл татам гялалцсан харагддаг шүү дээ гэж хэлж байна. За цаашлаад бол одоо бид хосын харилцаагаа тэнцвэртэй байлгахын тулд одоо гормоны талаарх мэдээллийг бол танд ингээ төлхөө одоо өглөө. За эрэгтэйч бай, эмэгтэйч бай аль нь хосын харилцаан дээрээ ер нь бол одоо наалдамхай тийм зууралцсан байх хэрэггүй. Ер нь бол эрх чөлөөтэй бие даасан байгаарай гэж доктор зөвлөж байна. За мөн таны аз жаргал бусдаас хамааралтай байх эсгүй. Таны аз жаргал, таны амьдрал бол зөвхөн таны гарт байдаг юм шүү. Өөрийгөө та аз жаргалтай байлгаж сурах тийм чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй шүү. Эзэмшээрэй гэж хэлж байна. За ингээд цаашлаад өөртөө итгэлтэй байж, хүчтэй, урам зоригтой байх хэрэгтэй. Яг одоо босоод хийх ёстойгоо хий, хөдөл, зүтг тийм ээ. Угаасаа та чадна. Тэгээд мэдээж та хөдөлмөрлөж хийж байгаа учраас танд амжилт ирнэ. За ингээд та амжилтыг одоо тийм ээ мэдэрснээр та хүч чадлыг мэдэрнэ. Ингээд одоо чадах хэрэгээрээ чинийгээрээ бусдад тусал бие тоох хэрэггүй. Битгий одоо амьдралын болж бүтэхгүй байгаа зүйл дээр одоо фокуслаа, түүнд бүх анхаарлаа өгөөд бухимдаад стресст хэрэггүй гэж бас зөвлөж байна. За өнөө одоо залуу үеийнхэн болон ирчүүд бол одоо ийм зүйл хэрэгтэй байна. За тэдэнд доорох чанар бол үнэхээр дутагдж байна. Хөвгүүдийн 50% нь эцэггүй өсдөг учраас тэд бол одоо эрэгтэйлэг шинж чанартай эр хүн болох одоо чанарыг бол ерөөсө суралцаж чадахгүйгээр хүмүүждэг гэж байна. За одоо эрэгтэй хөвгт бол аавгаа ч юм уу эргэн тойронд байгаа ирчүүдийг харж одоо тэднээс үлгэр жишээ авдаг байна. За нөгөө талаар эцэгтэй өссөн ч гэлээ. За дийлэн хөвгүүдийн эцэг нь тэдэнд иршүүд эмэгтэй хүнтэй яаж харьцах вэ? За эмэгтэй хүний дэргэд чи яаж эр хүн шиг байх ёстой юм бэ гэдгийг ерөөсөө зааж сургаж чадаагүй байдаг гинэ. За учир нь нөгөө аав нар нь эцгүүд нь ялгаагүй мөн үнийг өөрсдөө мэддэггүй байх. Эмэгтэйчүүд гомдоллож хэрүүл өдөж эхлэхэд ирчүүд бас өөдөөс нь гомдоллож хэрэлдэж эхэлдэг. За энэ бол хосын харилцаан дээр тохиолддог тийм үү. Эрэгтэй хүн гомдоллож хэрүүл хийх үед эрэгтэй хүний биед эстроген буюу эмэгтэйлэг даавар маш ихээр ялгардаг. За ингээд эстроген дааврын тухай та бүхэндээ мэдээллийг өгье. Эстроген даавар нь эмэгтэй хүний нөхөн үрчмийн тогтолцоо, хоёр дахь бэлгийн шинж чанарыг хөгжүүлэх, зохицуулах гол үүрэг гүйцэтгэдэг нэг төрлийн даавар юм. Эстроген дааврын үндсэн үүрэг нь эмэгтэй шинж чанарыг бол хөгжүүлнэ. За үүнд хөхний хөгжил, өгзгийг өргөн болгох, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах үүрэгтэй. За мөн умай болон өндгөвчний өсөлт хөгжлийг дэмжих, жирэмслэхэд тусалдаг. За ясны нягт болон бат бөх байдлыг хангахад туслана. Цусны урсгалыг дэмжиж зүрхний өвчнөөс хамгаалахад одоо оролцсон.
За мөн тухайн эмэгтэйн сэтгэл хөдлөл болон тархины үйл ажиллагаанд одоо эмэгтэй даавар буюу эстроген нөлөөлдөг. За ер нь энэ эстроген гэдэг дааврыг би цааш нь эмэгтэй даавар гэж яриад явъя. За эрчүүд ерөөсөө уурлаад, бухимдаад одоо хэрүүл хийгээд яваад байх юм бол таны одоо биед эмэгтэй даавар их ялгардгаа гэдгийг эрэгтэй хүмүүс мэддэггүй байна. За ингээд эрэгтэй хүн уурлах тусам одоо таны биед эр дааврын хэмжээ чинь буураад таны биед эмэгтэй даавар өсөд идэг учраас нөгөө эрэгтэй хүн маань одоо эмэгтэйлэг болоод ирдэг байна шүү дээ. Тэгээ одоо нөгөө амьдрал дээр ярьдаг те энэ одоо нэг олон тав хүүхдээ хүүхэн шиг шалчихнаа гэдэг ингээд ярьдаг те. Тэгэхээр эрэгтэй хүн та уурлаад байх юм бол таны иршүүд одоо чанар буураад идэг байх нэ. За энэ бол цоошин судалгааны нээлт юм шүү. За энэ бол магадгүй манай дэлхийн гариг дээр нээсэн одоо хүмүүсийн гормоны талаарх шинэ мэдлэг байж магадгүй юм аа гэж доктор Джон Грей хэлж байна. Эрчүүд стресстэй, ууртай, бухимдсан, депресстэй, түгшсэн байдалд байх үед тэдний эр даавар эрс буурснаас болж зүрхний шигдээс өвчнөд асар ихээр эрэгтэйчүүд нэрвэгдэж байна. За эр даавар буурснаар зүрхний шигдээс болоод байгаа шалтгааныг хүмүүст ерөөсөө мэдээлэл өгдөггүй, тэд энэ талаар огт мэдэхгүй байна гэж. За эрчүүд бол одоо ингээд эр дааврын тухай яриад эхлэхээр за ямар нэгэн би эр даавар олоод уучих яа гэж боддог байна. За гэвч энэ нь бол одоо гаднаас уугаад ямар ч үр дүн өгдөггүй. Энэ даавар бол эрэгтэй хүний бие өөрөө байглаасаа одоо үйлдвэрлэж бий болгодог гэж байна. За ингээд тухайн одоо та өөрийгөө хэрвээ шинжих юм бол тийм ээ манай эрчүүд сонсож байгаа бол та өөрийгөө шинжих юм бол таны биед их эр даавар ер нь хэвэн ялгараад ер нь хэвэн байна гэж үзэх юм бол одоо та төдий хэрээр маш бага стресстэй маш сайхан тайван байдаг байх нэ. Тийм байгаа бол одоо таны эр дааврын хэмжээ их зөв баланстай явж байна гэж бодох хэрэгтэй. За ингээд мэдээж бол одоо эмэгтэй хүнд эмэгтэй даавар төдий хэрээр хэрэгтэй, эрэгтэй хүнд бол эрэгтэй даавар төдий хэрээр хэрэгтэй. Тэгэхээр бол одоо эмэгтэй хүнд одоо эрчүүдээс 10-аас 20 дахин их эмэгтэй даавар хэрэгтэй байдаг бол за эрчүүдэд эмэгтэйчүүдийнхаас 10-аас 20 дахин их эрэгтэй даавар хэрэгтэй байдаг гэсэн үг юм байна нэ. За дан эрчүүдийн тухайч муу ярилгүй. За уур уцаар дааврын тал дээр бол доктор хэлж байна. За эмэгтэй хүн ч гэсэн уурлах үед, уцаарлах үед, стресстэй үед тийм ээ түүний биедэх эмэгтэй даавар ерөөсө буурдаг. Тэгэхээр нөгөө маш их стресстэй ууртай эмэгтэй хүний биед эмэгтэй даавар буурна гэдэг нь яах нь вэхээр та ерөөсөө эмэгтэйлэг шинжээ, эмэгтэйлэг байдлаа алддгаа гэсэн санаа байна. Энэ бол ерөөсөө маш энгийн логик юм. Та уурлна, таны эмэгтэйлэг чанар буурна. За эрэгтэй хүн дээр ч гэсэн ялгаагүй та уурлна, таны эрэгтэйлэг чанар буурдаг байх нэ. Тэгэхээр тайван сайхан байж чадах юм бол эмэгтэй хүний эмэгтэйлэг сайхан, за эрчүүд нь эр хүн шиг сайхан байдгаа гэсэн санаа байна. За ингээд өнөөдрийн одоо энэ лекцийн буцаад гол санаа руу орж байна. За тэгэхээр эрчүүд яагаад харилцаанаас таг дуугүй алга болдог вэ гэхээр эрэгтэй хүний биед адреналин буюу кортизол үүсэх үед бие махбод бол одоо үүнийг ялгах шаардлагатай тулгардаг. За эрэгтэй хүний биед. За адреналин гэж юу вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгье. Адреналин бол одоо бөөрийн дээд хэсэгт байрлах, одоо бөөрийн дээд булчирхаанаас үүсдэг бас нэг төрлийн даавар. За түүний үүрэг нь бол үндсэн үүрэг бол таны биеийг стресстэй эсвэл аюултай нөхцөл байдалд орох үед хариу үйлдэл үзүүлэхэд бэлтгэнэ. За мөн зүрхний цогцлтыг нэмэгдүүлж бусад бүх эд эрхтэн болон булчин руу асар богино хугацаанд цусыг шахахад одоо нөлөөлнө. За таны биед их энергийг нэмэгдүүлнэ. Цусандаг сахарын хэмжээг ихсгэж таны биед богино хугацаанд асар их энергийг бий болгоно, үйлдвэрлэнэ гэсэн үг. За амьсгалын замын булчингуудыг сулснаа та одоо маш их хурдтай эрчтэй хөдөлгөөн хийх үед бүрэн одоо амьсгалах боломжтой болно. Анхаарал төвлөрлийг хурцтгаж аюултай байдлын үед таныг одоо бие хамгаалах сонор сэрэмж анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ. За адреналин ингэж одоо ямар үед одоо таны биед хүний биед ихээр ялгардаг вэ гэхээр стресс, айдас, сэтгэл хөөрлийн үед за одоо маш аюултай одоо тийм аюулд өртөх үед мөн хүчтэй тасгал хөдөлгөөн хийх, биеийн тамирын одоо тийм хүчний дасгалуудын үед таны биед адреналин ихээр ялгардаг байх нэ. За кортизол гэж түрүүнд дурсан. За энэ кортизол гэж хэллэгийн тухай танд товчхон мэдээлэл өгье. Кортизол нь бөөрийн дээд булчирхаагаас ялгардаг бас л нэг төрлийн даавар.
За энэ нь бол одоо ихэвчлэн хүнийг стресстэй байх үед ялгардаг даавар учраас ерөөсөө стрессийн даавар гэдэг нэртэй болсон. За кортизолын үндсэн үүрэг бол хүний одоо стрессийг удирдах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлснээр таны бие стресст хариу үйлдэл үзүүлэхэд туслана. Бодисын солилцоог зохицуулж, за биеийн дэх өөх, тос, уураг, нүүрс усыг хэрхэн задлж энерги одоо болгон үйлдвэрлэхэд туслана. За цусан дэх сахарын хэмжээг зохицуулна. Цусан дэх сахарын хэмжээг тогтвортой байлгахад туслана гэсэн үг. За ингээд үрвслийг багасгана, дархлааг дарамгуйлж үрвслийг намдаана. Цусны даралтыг зохицуулна. За цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад туслана. Цус харавхаас өөрчлөн сэргийлэх нь шүү дээ. Хүн хит их стресстэй ч бас харавчих гад байдаг тий. За ингээд энэ кортизол буюу одоо стрессний даавар нь ямар үед таны биед ихээр ялгардаг вэ гэхээр стресстэй нөхцөлд буюу биеийн болон сэтгэл санааны дарамт өглөө эрт ширсэн үед угаасаа байглаасаа хүн бүрийн биед бол кортизолын түвшин өндөр байна. За ингээд цусан дах сахарын хэмжээ буурах үед кортизол ялгарна. За биед бол кортизолын ерөн түвшин бол их сайхан тийм тэнцвэртэй байлгах нэг чухал байдгаа гэж энэ хит багасгаад хит ихсгээд байх нэр нь альва юм дандаа буруутах гэдэг тийм үү. За ингээд хит их кортизол биед ялгарснаар бол одоо таны биед тийм ээ анхаг стресс, сэтгэл түгшүүр, цусны даралт ихсэх, жин нэмэгдэх, одоо маш их унтамхай болох шинж тэмдгүүд таны биед илэрч гарна. За таны биед кортизолын түвшин бүр хит багасаад ирэх юм бол та маш их ядарна, сулдна, цусны даралт чинь буурах шинж тэмдгүүд илэрнэ. За ингээд кортизол нь таны биеийг хэвийн болон стресстэй нөхцөл тэнцвэртэй байдлаар хангаж таныг одоо аварж үлдэх үүрэгтэй даавар юм байна. За хэрвээ та одоо эмэгтэйчүүдэд хэлж дээ тий. За ингээд та нөхрөө ч юм уу найз залууга партнераа амар ууртай стресстэй байх үед нь та ингээд түүнтэй ярилцах гэж оролдох юм бол эрчүүд бол таны яриаг шууд тархинд ингэж хүлээж авдаг гинэ. За яг нөгөө эрүүл ухаанаар харахгүй байх нь шүү дээ ууртай үедээ. За тэд тархиндаа ингэж хүлээж авна. Тэгээ энэ хүүхэн яагаад наадтай ингэж ярьж байгаа юм бэ? Би юу буруу хийсэн юм бэ? Би юу хийх ёстой вэ? Ойлгохгүй байна. Яагаад намайг ингэж шүүмжилж, яагаад над руу ингэж дайраад байгаа юм бэ гэж хүлээж авдаг гинэ. За эрэгтэй хүний бие хамгийн бага хэмжээгээр л ерөөсөө маш бага стрессийг мэдрэх үед л түүний бие бол одоо эмэгтэйчүүдийнхээс илүү адреналиныг ялгаруулж эхэлдэг. За адреналин ялгарснаар эрэгтэй хүний биеийг одоо эм даавраас салгадаг. Тэгээ эрэгтэй хүнийг улам л одоо төрөмгийн ишүү чин чанарыг улам л нэмэгдүүлдэг гэсэн санаа. За инхээр нөгөө үүний үр дүнд одоо амьдрал дээр харагддаг шүү дээ. Эрэгтэй даавар маш ихээр ялгарна гэсэн үг. Стрессийг мэдэрсэн эрэгтэй хүнд за эрэгтэй даавар маш ихээр ялгарна. За ингээд адреналин бас давхар маш ихээр ялгардаг байна. За тиймээс бол одоо та тийм ээ одоо нөхрөө ч юм уу найз залуугаар нь ууралсан үед нь хосын харилцааныхаа талаар ярилцах гал эсвэл ямар нэгэн асуудлынхаа талаар одоо ярилцах гад байх хэрэггүй. За энэ тохиолдолд та ууртай эрэгтэй хүнтэй ярилцах гэж оролдох юм бол эрчүүд бол одоо шууд харилцаагаа таслахад бэлэн байдаг гинэ. Нэ юу ч болсон ямар хамаатай. За ингээд дуусгая гэсэн байдлаар бол боддгоо. За мэдээж эмэгтэй хүн ч гэсэн одоо нөгөө нөхрөө найз залуугаа бол яагаад байгааг шууд ярианаас нь дууны өнгө одоо үгийн сонголтоос нь шууд мэдэрдэг. За гэвч эрчүүд ууралсан үедээ харилцан яриа болон салах шийдвэрийн ялгааг бараг анзаардаггүй гэж байгаа. За тэгэхээр бол одоо тэдний тарих бол нөгөө эмэгтэй хүний чинь ерөөсөө аюул гэж хүлээж аваад идэг болохоос биш. За энэ ямар юмны гаргалгаа гарах гээд байна. Яах гээд байгаа юм болоо гэж боддгоо байна. Ерөөсөө л аюул дуусгая болиё гэсэн тохио ирдэг. За ингээд эрчүүд бол одоо яах нь маргалдаад ярилцсны дараа бол таг дуугүй алга болдог байх нь. За тэд бол харилцаагаа ер нь дуусгах нь үгүй юу ер нь ямар ч хамаагүй гэж бодоод ерөөсөө таг дуугүй алга болдог. За энэ байдал нь бол эмэгтэйчүүдэд маш эмзэглүүштэй санагдаж өөрсдийгөө хаягдснаар мэдэрч нөгөө одоо хамтрагч эрэгтэйдээ бол итгэх итгэлээ шууд алддаг эмэгтэйчүүд. За салалтын дараа эмэгтэйчүүд илүү сэтгэлээр ундаг бол эрчүүд бол одоо шал өөр зүйлийн талаар бодож эрч хүчтэй байхын тулд таагүй сэтгэл хөдлөлөөс ерөөсө салцсан тэрийгээ бол оф болгоцсон байдаг гинэ. За тэгэхээр эрэгтэй хүн бол салалтын дараа тайван байдалтай шилжихгүй бол тэдний тарих бол автоматар ийм үйлдэл хийдэг байх нь л дээ. Тайван байдлаар шилжихгүй бол тэр ерөөсөө маш их нөгөө тухайн эрэгтэй минь маш их сэтгэл хөдлөлтөд автаад тэгээд ууралснаар нөгөө эрэгтэй чинь биед нь шүү дээ эмэгтэй даавар асар ихээр ялгардаг байх нэ.
Тэгэхээр ер нь дийлэх ирчүүд бол яах нь саллтын дараа, хэрүүлийн дараа ер нь чимээгүй болж ирдэг байна. Үг дууга хураадаг гэсэн үг. Эмгтээлэг байдалд орохгүй тул. Эсвэргээрээ зарим ирчүүд бол одоо саллтын дараа юм уу, саллсныхаа дараа бол өөрийгөө одоо хамгаалж аюу хэрэлддэг шүү дээ. Тийм манайхан ярьдтэй аюу хэрэлж эрэхтэй хүн гэдэг. За тэгэхээр зарим ирчүүд бол өөрийгөө хамгаалж аюу хэрэлддэг гинэ. За үүний шалтгаан бол энэ бол нэг төрлийн айдсын одоо хэлбэр бөгөөд тухайн эрэгтэй биед эмгтээлэг даавар ихээр ялгарсантай холбоотой байдаг. За өнөөдрийн ярьж буй асуудлын гол нь эрчүүдэд эмгтээлэг чанар тун бага. За эсвэргээрээ эмгтээчүүдэд одоо эршүүд чанар байглаас маш бага байдгаас л одоо энэ эрэгтэй эмгтэй хүмүүсийн харилцаа буюу хосын харилцааны үйл ойлголцох энэ бүх одоо олон зуун асуудлууд ч ургаж гарч ирээд байдаг байна. Тэгэхээр одоо хосууд харилцааныхаа тэнцвэрийг одоо хадгалж сурах хэрэгтэй. Хэрвээ эрэгтэй хүн хар цагаан үг дуугүй юу ч ярихгүй байх юм бол одоо нөгөө эрэгтэй чинь ерөөсөө эргэцүүлэн бодож байна гэсэн үг юм байна. За манай хүүхнүүд бол тэгж ойлгох нь байна. Таны нөхөр, таны найз л ерөөсөө бодоод байгаа юм байна. Тийм ээ? Дуугаа байгаа гэдэг шалтгаан нь. Тэгэхээр эрэгтэй хүний бие сэтгэл хөдлөл одоо бие махбод хоёр нь ингээд салснаар тэр шийдвэр гаргаж чаддаг гинэ. За ер нь бол эрчүүд шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөл болон бие махбод хоёроо салгадаг байна. За тэгэхээр эрчүүд шийдвэр гаргахдаа ямар ч сэтгэл хөдлөлгүй болж маш сайхан тайван байдлаа хадгалахын тулд ер нь бол голчлон дууга хурааж чимээгүй болдог. За гэтэл энэ байдал бол эмэгтэй хүнд их ойлгомжгүй байх бөгөөд түүнийг яаж харилцааныхаа талаар нэг ч үг дууралгүй, ямар сэтгэл хөдлөлгүй яаж ингэж байж чаддаг байна гэж эмэгтэйчүүд боддог. Хэрв таны хүн чинь тийм ээ найзлуу чинь нөхөр чинь юу ч ярихгүй дуурахгүй байх юм бол та ерөөсө паникийн байдалд орох хэрэггүй. За тэр танаас одоо салаад явсан бол за бас юу ч ярихгүй байвал одоо зүгээр л одоо харилцаанд та одоо завсралга авах хэрэгтэй юм аа гэж эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Зүгээр тийм ээ пауз аваад түүнийг 50 орхиж. Тэрнээс бол одоо нөгөө эрэгтэйхэн хойноос хөөцөлдөө түүнтэй ярилцгаад асуудлаа шийдгээд ингээд араас нь хөөх хэрэггүй. За магадгүй бүр ингээд дабл чек тийм ээ ингээд нөгөөгийн одоо бүр яваад өгч байгаа юм болоо зүгээр энэ харилцаагаа жоох ингээд зээ аваад чимээгүй байх хэрэгтэй байгаа юм болоо гэх мэдхийг хүсэх юм бол магадгүй одоо чи энэ асуудлын тухай бодож байгаа тийм үү гэдээ одоо асуучих хэрэгтэй гинэ. Нөхрөөсөө ч юм уу найзлуусаа. Тэгэхэд бол одоо магадгүй тэр танаас салахыг хүсээгүй бол энэ харилцаага бүр одоо дуусгахыг хүсээгүй бол тийм ээ л гэж танд хариулна гэж. За тэгэл өөр зүйл ярих хэрэггүй түүнийг 50 орхив. Тэгээд бол тэр тань дээр одоо буцаад мэдээж одоо салахаар шийдээ гаргаагүй бол тэр тань дээр буцаад ирнэ. За ингээд түн тэр одоо тайвшраа шийдвэрээ гаргаад буцаад иртэл та үг дуугүй чимээгүй байж түүнийг 50 орхиорой гэж. За эрэгтэй хүн чамаас саллаа гэхэд бол түүний хойноос ерөөсө хөөцөлдөх хэрэггүй. За эмэгтэй хүн та байгаа газраа л бай. За нөгөө эрэгтэй чинь тань дээр буцаад ирнэ. Энэ бол их мэргэн ухаан юм шүү. Эмэгтэй хүнийг шилж байна. За ихэнх ер нь бодит амьдрал дээр одоо ихэнх маш их амжилтанд хүрсэн, амжилттай яваа мөнгө санхүүгийн одоо эрхчлөөнд хүрсэн. За асар их эрх мэдэлтэй, за маш авьяас бэлэгтэй эрэгтэй хүний за эхнэрүүдэд нь нэг тийм онцлог шинжүүдийн судалгаанаас байдаг тогтоогдсон байна. За ийм амжилттай эрчүүдийн эхнэрүүд нь ерөөсөө нөхрөө сэтгэл санаагаар маш их дэмждэг гинэ. За эр нөхрөө магтаж чи чадна, чи бол мундаг шүү гэх зэргээр одоо урам өгч энэ бүх одоо байдал нь бол одоо эхнэр хүний нөхрөө хайрлах хайранд одоо байна гэж одоо хэлж байна доктор маань. Нөхрөө хайрладаг эмэгтэйчүүд бол тийм ээ нөхрөө магтаж нөхөртөө их сайхан урмын үгийг өгдөг байна. За нэг нь одоо тийм ээ ингээл анхаарал, халамж, ойлголт, хүндлэл дээр ийм суурилсан ийм төрлийн бол одоо хайр байдаг байна. За тэгэхэд бол эрэгтэй хүн биш үү те эмэгтэй хүнийг ингээд ойлгоод, хайрлаад, халамжлаад, анхаарад ирэх юм бол нөгөө эмэгтэйлэг даавар маш хурдан өсдөг гинэ. За хайрлуулж байгаа, халамжлуулж байгаа эмэгтэй хүн бол улам л гоё эмэгтэйлэг болоод идэг байх нь. За харин эсэргээрээ одоо эмэгтэй хүн тийм ээ бүсгүй хүн бол одоо нөгөө нөхрөө ч юм уу найз залуугаа ингээл хайрлаад, халамжлаад, түүнд туслаад, өмнөр нь орж юмыг хийгээл санаа тавиал ингээл жоохон эр хүний хийх ёстой үйлдэлүүдийн өмнөр нь орж хийгээд байх юм бол яах нь нөгөө эрэгтэй хүн чинь улам нялцгаа болоод нөгөө эрэгтэй хүний биед эр даавар ялгарх ёстой шүү дээ. Тэгсэн чинь
ингээд хамаг юмаа хийлгээ тойглуулад байгаа эрэгтэй хүн ч улам нялцгаа болоод түүний биед эмэгтэй даавар маш ихээр ялгараад эхэлдэг гинэ. Тэгэхээр бол эмэгтэй хүнд эмэгтэй даавар хэрэгтэй, эрэгтэй хүнд эрэгтэй даавар хэрэгтэй тийм үү? Тэгэхээр бол яах нь вэ? Эр хүний одоо тийм эр дааврыг нэмэгдүүлэхийн тулд та бол одоо эмэгтэйчүүдтэй л зөвлөж л да одоо юу гэдэг хамаг юмын урдуургүй хайгур орж гүйж хийгээд ах хэрэггүй бас балансаа барина тийм ээ. За ингээд ирчүүдэд ийм үгнүүдийг одоо манай бүсгүүчүүд маань хэлвэл их зүгээр байдгаа гэж. За яг энэ үгч биш ер нь ойролцоо үгнүүдийг та бүхэн одоо нөхөртөө, найзлуудаа, партнертаа хэлж байгаарай. За ингээд ямар нэгэн санал гаргалаа гэхэд тийм ээ хөөх ямар гоё санаа вэ надад үнэхээр таалагдж जैन тийм ээ. За ингээд альван асуудал дээр бол өстой яг чиний зөв чи өстой зөв бодсон байна. Чи бол миний баатар тий гих мэт үгнүүдийг бол нөгөө харилцагч эрэгтэйдээ хэлж явах хэрэгтэй. За ийм үгийг сонссон эр хүний эр даавар маш ихээр ялгардаг гинэ. Эдгээр үг хосын харилцааны нөхцөл байдалд одоо маш сайнаар өөрчлөгдөхөд тийм ээ өсгөд нөлөөлдөг. Энэ үгийг сонссон эр хүн бол өөрийгөө өндрөөр үнэлэгдэж байгааг мэдэрнэ. За ямар ч одоо нөгөө харилцагч найз охин ихнэр нь гомдлох зүйл байхгүй байгааг мэдэрнэ. За өөрийгөө одоо ихнэрдээ өөрийн эмэгтэйдээ тий хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа нөгөө эрэгтэй хүн чинь мэдэрдэг байх нь. За ингээд бол бас дээрээс нь та бүхэнд одоо нэг харилцааны бүсгүүчүүдтэй одоо зөвлөгөө өгмөрөө. За магадгүй та өөрийнхөө одоо тийм ээ нөхрөөсөө найзлуугаасаа багахан тусламжийг гуйж бол мэдээж та үүнийг хийж чаддаг, таны хийж чаддаг зүйл гэж болно заяа. Гэхдээ та одоо юу гэдэг тийм ээ харилцаагаа амрахын тулд ингээд одоо энийг хийгээд өгөөч, туслаарай. Тэрний ядын болоог юм асуудаг ч юм уу эсвэл бодит тусламжийг гуйж болох нэ. За мэдээж одоо таны нөхөр, таны найзлуу, таны хамтрагч бол танд туслана. За ингээд тусалсныхын дараагаар бол та нөгөө хариу сэтгэлийн одоо өргөх төр гоё үгнүүдийг хэлэх хэрэгтэй юм байна эрэгтэй хүнд. За бүсгүй нь одоо эр хүнийг одоо үнэлж байна гэдэг нь тийм ээ нөгөө эрэгтэй хүнд бол за одоо энэ эмэгтэй миний одоо бүсгүй миний эмэгтэй надад итгэж байгаа юм байна. Тэр бол одоо надаас хамаарч байгаа юм байна гэсэн мэдрэмжийг эр хүнд төрүүлдэг гэсэн санаа юм байна. Тэгэхээр хосуудын харилцаан дээр бол одоо маш олон эхнэрүүд нөхрөө дэмжих, нөхөртөө урам зориг өгөх одоо энэ хандлагыг бол ерөөсөө огт гаргахаа болцсон байдаг гинэ. За нөхрүүдийнх нь бол одоо харилцаандаа хандах хандлага нь одоо эхнэрүүдийн дэмжлэгээс бас маш хамааралтай байдаг байна. За тэгэхээр хосуудын харилцаа бол нөгөө эмэгтэй хүнээс их хамаардаг гэсэн санаа. За ингээд та ингээд нөхрөө дэмжээд ингээд сайхан үг хэлэхгүй бол за нэг орой ажиллаад тарж гүйж орол нэг гоё тор дүрийн итгэм аваад ороод ирэх нь. Ороод ирсэн үжээ гэл нэг байж байгаа юм шиг. Оо ямар гоё юм бэ? Чи миний дуртай амиг авсан байна. Хөө гэл ингээд жоохон баярлдаг ч юм уу те нөхрөө нэг жоохон сэтгэлээр ингээд нэг хөөргөд өгөх хэрэгтэй юм байна л та. Тэст мундаг миний баатар одоо юу идэв чамдаа хайртай шүүч гэдэг юм. Тэгэхээр ийм үгнүүдийг ерөөсөө хэлэхгүй нөгөө эхнэр нь бүр ерөөсөө хар цагаан үг дуугүй нэг тийм хүүтэн байгаад их юм бол нөгөө эрэгтэй хүн чинь дотроо ингэж боддог гинэ. Ер нь дотроо их дурамчхан байна. За тэгэл угаасаа л би хийдэг, угаасаа л би мөнгө олдог, угаасаа л би ингээд бүлийг авч явдаг. Хинч надад таалагдахгүй. Угаасаа л ийм байдаг гэд нөгөө таны нөхөр чинь таны найзлууч аяг сэтгэл дундуур их гундуухан байдаг гинэ. Тийм учраас одоо та сайхан үгийг одоо нөхөртөө тийм ээ одоо харамгүй сайхан хэлж байгаарэ гэж хэлэх гээд байна. Гэтэ хэтрүүлж болохгүй жоохон боддоор хэлэх хэрэгтэй тийм үү? Бас шал хуурам, шал хитэрсэн байж бас болохгүй шүү дээ тийм ээ. За ингээд бол та өөрийнхөө хийж чаддаг зүйл байсан ч гэсэн нөхрөөсөө бас хаяа одоо хөнгөн тусламж гуйж байгаарай. За нөхөр чинь танд туслангууд нь одоо магтсан сайхан үгээ хэлж байгаарай. За энэ одоо маш жижиг маш нэг хамаагүй юм шиг үйл атлаа одоо хосуудын харилцаан дээр маш сайхан эерэг зүйлийг бол авчирдаг зүйл юм аа. За ингээд бол бидэнд хизээч нөхөртөөгөө ингэж харьцаараа, эхнэртэйгээ ингэж харьцаараа гэдэг зүйлийг одоо ихтэйд сургууль 10 жилийн сургууль хин нэгэн зааж сургаагүй байдгаа. Тийм учраас өнөө цагт за ер нь өнгөрсөн цагт байсан л баг л та. Эмэгтэйчүүд маань хосын харилцааны нууцыг, хосын харилцаан дээр одоо яаж одоо харилцаа мэддэггүй учраас маш их одоо салалт байна. За тэгээ маш их ганц бие эмэгтэйчүүд байдаг гинэ. За өнөөгийн бидний амьдарч буй нийгэм бол одоо ерөөхдөө хэрэглэгчийн нийгэм бөгөөд бид мөнгө л байвал одоо хүссэн юугаач авч одоо хэрэглэх боломжтой ийм цаг үед бид амьдарч байна. За ингээд хоол хүнсний тал дээр бол одоо бас тийм ээ хортой хиймэл хоол хүнсийг бид бол одоо байн хэрэглэх шаардлагагүй. Та бүхэн одоо хоол хүнсэн дээр анхаараарай гэж хэлмээр байна гэж доктор зөвлөсөн. За ингээд хортой хоол хүнсийг ингээд хүн аюу хэрэглээд байх юм бол хүнд одоо сэтгцийн одоо тийм өвчтөй болоход энэ хүнс нөлөөлж ийн гинэ. За ерөөсөө бидний бие махбод гэдэг бол одоо бидний
одоо юу идсэн түүгээр л одоо төлчиж нөхцөж яваа зүйл шүү дээ. Ер нь бол тийм ээ. Бидний идэх нь бидний бие болж төлчиж идэг. За ингээд нөгөө хортой хоол хүнс хэрэгснээр таны сэтгцэд нөлөөлнө. За ингээд сэтгцэд нөлөөснөөр та ямар нэгэн муу зүйл донтох донтолт хэлбэрээр илэрдэм байна. За учир нь бол одоо сайн сайхан зүйлд хүн хизээч донтдгоо бөгөөд сайн сайхан зүйлийг зөвхөн хүн мэдэрдэг гэж байна. За ингээд эрчүүдтэй зөвлөхөд бол хэрвээ чи тийм ээ хайртай эмэгтэйтэйгээ үерхдэг бол түүнтэйгээ сайхан хамт амьдардаг бол тийм ээ та хоёр нэг нэгэндээ хайртай бол энэ бол ерөөсөө маш гоё хүчтэй холбоо юм аа гэж доктор хэлсэн. За үнэндээ хүний бие бол янз бүрийн химийн бодисыг үйлдвэрлэдэг одоо factory юм аа. Маш одоо асар том factory яг нь шүү дээ. Ер нь одоо нөгөө хүний одоо суцыг ингээд ороогоод үтсэн чи хийдгээд ингээд бид ингээд жижигэн ч гэсэн дотор эрхтүүд юм задлахаар ингээд асар их одоо орон зай урттай ч юм байдаг тийм ээ. За ингээд секси амьдралдаа үнэн ч ханддаг эрэгтэй хүний бие махбод байна шүү дээ тий. Пролактин гэдэг бодисыг үйлдвэрлэдэг юм байна. Эрэгтэй хүн секси амьдралдаа үнэнч байх нь шүү дээ. Одоо нэг л харилцагчтай хайртай эмэгтэйтэй. За хайртай эмэгтэйтэйгээ л одоо секси хавьлалд ордог эрчүүдийн биед пролактин гэдэг бодис үүсдэг. За энэ пролактины үүрэг юу вэ гэхээр эрэгтэй хүнийг сексийн донтолтоос хамгаалдаг, ангижруулдаг юм бодис юм байна. За ер нь бол одоо байгаль дээр эмэгтэй хүн үр хүүхдээ төрүүлнэ, үр хүүхдээ тээн, төрүүлнэ, хөхүүлнэ, өсгөн тийм ээ халамжилдаг учраас эмэгтэй хүнд сексийн донтолт гэдэг дон байдаггүй гинэ. Харин эрэгтэй хүн бол одоо яах нь сексийн донтолт гэдэг зүйл маш ихээр байдаг учраас одоо эрчүүд ингээд байн гар хангалга хийгээд байх юм бол таны биед одоо тэр пролактин гэдэг даавар буюу бодис ерөөсөө үүсдэггүй юм байна. Байн гар хангалга хийдэг эрчүүдэд. За тиймээс одоо сексийн донтой болно. Та ингээл одоо ойр ойрхон сексигээл эсвэл ойр ойрхон гар хангалга хийх юм бол таны биед пролактин үүсэхгүй. За пролактин таныг сексийн донтолтоос хамгаалдаг. За энэ бодис үүсэхгүй маш бага хэмжээтэй байгаад байвал эрэгтэй хүн та ямар нэгэн байдлаар сексийн донтой болж ирнэ. Донтолтонд автдаг байна. За ингээд эрчүүд бол үнэндээ бол одоо яах нь вэ? Секс дэх эмэгтэй хүнийг л одоо олох донтой болох нь шүү дээ. Хэн ч юусэрс хамаагүй. Нөгөө one night хийх тий. За найз охин нь бол одоо нөгөө найз залуудаа итгээд тийм ээ. За эхнэр нь нөхөртөө итгээд ч юм уу. За ингээд одоо анх танилцж байгаа хосууд болох гэж байгаа хүмүүс тийм ээ. За ингээд урт удаан хосын харилцаанд ороход бэлэн болсон ингээд шийдсэн бол одоо нөгөө эмэгтэй маань тухайн эрэгтэй дээр нь ингэж хэлэх хэрэгтэй гинэ. За иймэрхүү санаагаар за би чамтай байхдаа аюулгүй байдлыг мэдэрч дээ тий. Би чамааг үнэхээр ингээд цаашдаа хайрлаад явж чадна. Би чамд хайртай. За ингээд чи намайг бол ингээд харж халамжлна гэдэг чинь би итгэж дээ. Чи намайг сонсдог, хүндэлдэг юм байна. Чи миний төлөө зогсож чадах юм байна гэсэн одоо утгатай зүйлүүдийг та үгээрээ болон үйлдэлээрээ нөгөө харилцагч эрэгтэйдээ хэлэх, мэдрүүлэх хэрэгтэй юм байна. За ийм итгэлийг олж авсан нөгөө эрэгтэй хүн бол одоо нөгөө найз охинтойгоо тийм ээ нөгөө харилцагчтайгаа ингээ сексийн харилцаанд орох үед эрэгтэй хүний биед бол тийм пролактин даавар маш ихээр ялгардаг гинэ. За одоо яах нөгөө чин сэтгэлээсээ хайрладаг эмэгтэйтэйгээ эрэгтэй хүн чинь тийм ээ ер нь цаашлаа би эмэгтэйтэй одоо харьцаад явъя. Найз хүн болвё. Урт хугацааны харилцаа одоо харж байна. Энэ маань одоо намайг сонгоод ингээ бит хоёр ер нь бол ингээ харилцаанд орж шиг байна гэсэн бодолтой тийм сэтгэл зүйн одоо хэлбэртэй орсон секс хийсэн эрэгтэй биед пролактин ялгардаг гэсэн. За тиймээс зөв хосын харилцаатай эрэгтэй хүний пролактин түүний одоо сексийн олон янзын донтолтоос хамгаалдаг байх нэ. За ямар ч хүний дотор мэдээж адгууслах чанар байдаг. За энэ тал нь бол одоо сексийн дон хүчирхийлэл бол холбогдож ирдэг байна. За хүний сөрөг одоо үйлдэл сэтгэлийн эмоцтой холбогддог гэсэн. За хэрвээ чи жинхэнэ эр хүн юм бол эдгээр адгууслах талаа хэрхэн хянах талаар суралцаж хүчирхийлэл үйлдэхгүй, замбраагүй секс донтолтонд авталгүй, за сайхан одоо нэгэн эмэгтэйгээ сонгоод түүнийгээ хайрлаж, түүндээ хайрлуулж, сайхан амьдраарай гэж уриалмаар байна гэж доктор Джон Грей хэлж байна. За бид өнөөдөр сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээ дарахаа болсон шин цаг үед амьдарч байгаа. За тиймээс янз бүрийн одоо хамаагүй харилцаанд хүмүүс ерөөсөө өдөр тутмын амьдралдаа хутгалтан орж байна. За энэ нь бол одоо өөрөөр хэлэх юм бол та өнөөдөр нэг хүнтэй хэлэхэд маргааш өөр нэг хүнтэй, нөгөөдөр нь дахиад нэг өөр хүнтэй гэдэг ингээд ийм одоо цаг үед бид нар амьдарч байна. За бид одоо зөвхөн амьд үлдэх, аюулгүй байдлаа хангахын тулд одоо өмнө нь амьдардаг байсан бол за одоо цагт бид сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээ хэрхэн хангах талаар одоо суралцах тийм ээ. Хосуудын харилцаа
харилцаа гэж юу юм? Яаж үнж явах ёстой вэ? Энэ бидний бие махбодод ямар даавруудыг ялгаруулдаг. За тэгээ тэр дааврууд ялгарснаар бид амьдралдаа ямар шийдвэр гаргахад хүрээд байна гэдэг ийм зүйл дээр бид суралцах хэрэгтэй байна. За энэ бүхэн бол ерөөсөө цоошин ойлголт гэхэд болно. Бид үүнийг бол одоо тийм ээ хамтрагч маань мэддэгэ гэж одоо бодож болохгүй. Бид үүнийг бол өөрсдөө одоо эхлээд суралцах хэрэгтэй байна гэж доктор Джон Грей хэлээд ингээд 15 минут орчмынхоо одоо ярилцлагыг лекцээ дуусгасан байна. За ингээд өнөөдрийн маань лекц үүгээр өндөрлж байна. За ингээд та магадгүй одоо юм хосын харилцааны тал дээр юм уу сэтгэл зүйн тал дээр ямархуу подкастуудыг бэлдэж одоо оруулахыг надаас хүсэж байна. Тийм ээ ийм подкаст оруулж та болох юмаа гэдэг саналаа явуулах юм бол та энэ description box-н дээр харагдах энэ доор харагдаж байгаа энэ одоо Gmail хаяглуу саналаа одоо ирүүлж болох юм аа. За ингээд би таны саналыг хүлээж аваад хэрвээ боломжтой бол дараагийн подкастн дээр одоо таны хүсэж байгаа тэр сэтгэл зүйтэй холбоотой асуудлуудыг одоо орчуулан оруулж болох юм аа. За ингээд хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баяртай.